Өдөртөө бичлооч нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгэхээр манай ажлын байрны урдтал дээрээс даалгавар аваад ирсэн. Одоо эхний даалгавраа гүйцэтгэж штэ. Тэгэхээр явж ирсэн замаа тайлбарлахаас өмнө би эхний даалгаврыг хэлье. Та хоёрын хойно 6 автомашин байна спорт. 6 автомашиныг яг одоо ингэ зогсож байгаагаар зүүн гар талаас нь дараалуулад 3 удаа машиныг хаастаа явна. Эхний машин 3 удаа хаацлаа, дараагийн машин 3 удаа хаацлаа. Ингээд хаастаа явна. Ингэсний дараагаар бид машины байрлалыг өөрчилнө. Эргээгээд ерөөсөө машина харахгүй нэ штэ. Эргээгээд байрлалыг өөрчилсөний дараа хаазаар нь хөшийтлийнх нь дуугаар нь сонсож байгаад эргээд байрлалд нь оруулах нь штэ. Ерөнхийдөө Эрка маань за энэ машин энд байх хэрэгтэй гэж сонсголоороо хэлнэ. Жолооч байрлуулна хэсэгч. Зүм бэлгийн хас тулаан юм бицтэй. Ойлгомжтой тийм. За ойлгомжтой. За тэгэхээр эхнийхэн машиныг хаалцуулъя гэж бодож байна. За зүүн гар талаас эхэлж байгаа. Эхний машин. За одоо хоёр дахь машин. Одоо гурав дахь машин. За одоо дөрөв дахь машин. За дөрөв дахь машин байлаа. За одоо 6 дахь машин. За сонссон тий. За одоо байрлалыг өөрчилнө. За тэгэхээр энэ хугацаанд явж ирсэн замаа тайлбарлая тий. За зөв замаараа явж ирсэн үү? ямар ч байсан үйлдэлийг бол гүйц дуусгасан л да. Гэхдээ яг зөв явсан хэсгийг нь бол сайн мэдэхгүй байна. Аль замаар яаж явсан надад эргэлзээ бол байгаа. Ямар ч байсан юу яасан. Баруун эргээд засгийн газрын ордны хойгоор тойроод. Тэгээд тагнуулын төв газрын урд замаар ороод чигээрээ явж байгаад урт цагааны зүүн талаар урагшаага их дэлгүүрлүүгээ эргээд. Тэгэнгүүтээ төв зам руу ороод баруун эргэсэн байгаа. Тэгээ 11 дэх сургуулийн хажуугаар зүүн эргэж урагшаага хүүхдийн зуугийн зам руу орсон. Хүүхдийн зуугийн замаараа явж байгаад циркийн хойдлын уулзраар цирк рүүгээ урагшаага эргээд. Яг онцгой хойдлын ерөнхий газрын баруун талд хороол дунд руу орсон нэг зам байдаг тийм үү? Тэрэн дээр төөрөө явцсан. Тийшээ баруун орох хэвээр. Яг тэрэн дээр ярьсан л да. Баруун эргэн гэхээр цирк дээр л циркийн хойдлын уулзар дээр баруун эргэж харах гэдэг шиг юм да. Сая хоёлаа ийшээ баруун ирдэг байж. За одоо өнгөрсөн ямар ч байсан юу яа. Урагшаагаал явах зөөр аргагүй болдог. Тэгэхээр онцгой хойдлын ерөнхий газрын урдуур хороол дундах зам руугаа баруун эргээд орох байсан тийм ээ. За тэгээд зүүн эргээд хороол дундах замаараа чигээрээ яваад бидний хэлдгээр одоо далайн хажуу Меркурийн урдуур гараад тэгээд Зүкийн аваас хажуугаар гарч ирээд тэгж ярьж ирсэн байхгүй тий. Яг Зүкийн аваасаараа гарах уу гэж ярьж ирсэн. Тэгээ амгол нь яг тэр уулзраа хитэрч явчаад ахад хоошоо ирэхээр чинь үйлдэл буруу хийчих гээд болдгоо. Тэгэхээр за одоо өнгөрсөн. Гэтэ ямар ч байсан л алдаа бол гарах нь гарцсан байх, хаана гарсан юм мэдэхгүй. Гэхдээ л үйлдэлүүдэд дуусгая гэдэг зорилготой л явсан да тий. За даалгавраа гүйцэтгэе тийм ээ. За эхний даалгавраа гүйцэтгэхээр одоо түүцэнгэлэх хэрэгтэй ерөнхийдөө зам баг зэрэг төөрсөн байна. Ерөнхийдөө эхний хувьд бол зөв явж исэн 50% та зөв явж исэн. Тэгээд 50% би биелүүлсэн юм шүү дээ тий. За одоо машинуудаа байрлуулъя. Энэ яг эндээ юу? Энэ талын хараа шингэн байж байгаад ийшээ энэ гур ийшээ явахдаа арай өтгөн болоо явцсан. Тэгээ өтгөн болоо явчихжсэн л да доо. Энэ хоёрыг харьцуул сонсмоор байна. Энийг сонсъё төхөө. За минийхаар бол одоо яг ингээд өтгөрөө яваад байгаа нь бол мөн байна. Зөв үү? Одоо энийг сонсъё. Тэгэхээр ч энэ баг байрлал өөрчлөгдөг юм шүү. Гэхдээ байж сонсоо тий. Ямар ч байсан яг одоо тэнд арай шингэн байсан, арай өтгөн болсон, бүр өтгөн болж исэн. За энэ бол хамгийн энэ талд байсан байна. Энэ хамгийн нарийн дуурж исэн. Би энийг сонсож байхдаа энэ бол юутай мотор байна да. Танай машин тийм ээ. Тий. За тэгээ энэ бол энэ талдаа байна. Энийг сонсъё. Тийм байна. Энэ хоёрын байрлал солигдсон байна. Бус нь яг хэвээр. За өөрөөр хэлэх юм бол Grand Mark Chaser 2-ын байрлал өөрчлөгдсөн гэсэн үг тийм байна. Өөр бус нь бол яг хэвээрээ юу? Бус нь хэвээр. Итгэлтэй байна уу? Итгэлтэй.
хоёрт би нэг ганц шип хийлээ гэж бодож байна. За. 4 машины байрлал өөрчлөгдсөн байгаа. 4 машины Тий, 2 машин бол байранда байсан, 4 машины байрлал өөрчлөгдсөн байгаа. Аа. Тэгээд та хоёр одоо ямар ч 2 машиныг бол өөрчилчихлээ шүү дээ. Өөртөөхөөрөө. Тэгвэл одоо Дахиад 2 машины байрлал өөрчлөгдсөн байх хэвээр гэж юу. Тэгвэл хоёр энэ өтгөн байж магадгүй. Энэ энд дээ. Эсвэл Яг энэ ингэж дуурайд дараа нь энэ дуурайд энд дуурсан байхгүй. Би эсвэл би энэ бол эндэл байжсэн санаад. 4 машин ягаад ч үрсэж байгаа. Энэ хараад энэ 3 үрсэж та 3 машин үрсэж байгаа. энэ бол энд байсан. Энэ энд байсан. Энэ энд байсан. Дараа нь энд дуурсан баг. Энэний дараа энд дуурсан. Энэ чинь бол ямар шээ юу авах вэ? Тэгээ энэ 3 яг ингэж энэ 3 ингээд өөрчлөгдөн гэхэр чинь нөө нэг миний зэжлэн дараад алдагдах гэдэг шүү дээ. За тэгвэл тэгэл манай хүн чинь бас арай намайг бол юутай. Спорт хэрэгээ арай мэдэх баг. Тэгэхээр одоо нисгэгчийн л зүгэснээр л шийдэл дөө. Би сэргээд тэгж бодож ийсэн. За үзэгчтэй ингээд алдсан дэг л дээ яа тий. нэвтрүүлэг маань маш сонирхолтой үргэлжилсээр байна. Тэгэхээр манай энэ удаагийн нэвтрүүлэгт маань дуучин Эрка багийн нисгэгчтэйгээ хамт оролцож байгаа. Тэгэхээр бид автомашиныг харуулгүйгээр 100 гар талаас нь автомашиныг нэг бүрчлэн хаацал сонсгосон байгаа. Автомашины байрлалыг өөрчилсөний дараа эргээгээр байрлалд нь оруулж байна. Энэ дунд 4 автомашины байрлалыг өөрчилсөн байгаа. За тухайлх юм бол энэ чэсрийг энэ маркетаа солилцсон байсан. Та хоёр буцаагаад эргээд байрлалд нь оруулчлаа. За цаатлын Skyline Mark 2-ын байрлалыг өөрчилсөн байсан. Тийм үү? Тэгээд хоёр солилцсонгүй шүү дээ. Тэр хоёрын байрлалыг өөрчилсөн байсан. Тэгвэл одоо би сая сонсоод энэ талынх нь арай өтгөн энэ талынх нь шингэн гэдэг сая сонсоод тэгвэл яагаад харьцуулагдаж сонсогдсон юм бэ? Ижлэгээ сонсогдсон юм болоо? ижлэгэн хоёул яаж болсон. Тэгээ би бас яг энэ хоёрын байрыг солилцсон байна даа. За алдаа гарсан байна. За тэгвэл энэ даалгаврыг бол нэг 70% тэл хийлээ те. Тэгэхээр шийдвэрлэх нь шүү дээ. Шийтгүүлээ шийтгүүлээ. За тэгэхээр шийтгэлээ гүйцэтгэх нэ. Ямар шийтгэл вэ гэхээр дөнгөж сая автомашиныхаа запас дугуйг машиныхаа уртал гаргаад тавиад бэлтжлээ те. За тэгэхээр эхлээд Эрка дугуйгаа барьлаа. Гар дээрээ өргөд эдгээр 6 автомашина бүтэн тойроод ирээд эренгүүд нисгэгч маань бас хамтдаа даалгавар гүйцэтгэх юм чи хамтдаа шийтгэл гүйцэтгэх нь шүү дээ. Аваад ахиж нэг тойрол машиндаа хийх юм байна. Тэгээ би хугацаа харна. Өргөөл гүйчих нь шүү дээ. За 30 секундын дотор гүйцэтгэх хэрэгтэй байна. Бүхэ дуустлаа. Дуустал. Би 2 тойрно, манай хүн 2 тойрно. Чи нэг тойрно, бас нэг тойрно. Тэгээд сүүлийн тойрог дээр шууд машины харталтаа ихнэ шүү дээ. За тэгвэл машин багаж онгойлгоцсон байх юм уу те? За эхлэе тэгээ. За эхлэе. За бэлж байгаарай. 3 2 1 тэг. За явсаа. За ерөөхдөө эхний тойрог явахад 15 секунд болсон байна. За одоо харин хоёр дахь жолооч маань хэр хурдан гүйхийг бүгдээр өөрчлөлтөн сонирхъя. За 23 25 26 27 28 29 30 За шийтгэд амжилттай. Шийтгэлийг бол хийгээд байх юм шүү. шийтгэлийг бол гайгүй. Тэгээ шийтгүүлээд байвал 100% хийгээд байх юм шүү. Өргөд гүйсэн ч юу хэр хүндрэлтэй байна. Оо гайгүй. Оо энэ гайгүй шүү дээ. Тийм гайгүй. За тэгэхээр эхний даалгавар хэдийгээр бас таархан гүйцэтгсэн ч гэлээ. Шийтгэлээ маш амжилттай сайн гүйцэтгэлээ. Тэгэхээр дараагийнхан болон дээр одоо дараагийнхан даалгаврыг гүйцэтгэхээр бид хамтдаа дором руу явах уу? За явцгаая. Хэлнэ үү? Билээ. За ингээд үзэгчдээ бичлаш нэвтрүүлэгтээ өөрчлөлтөө хамтдаа байж одоо дараагийн болонгаар манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцогч хоёр зочин байна. Одоо доромын хөллийг хийх болно. Ингээд хэрхэн урамжлалыг үзүүлэхийг бүгдээр хэсэг хоормын дараа өөрчлөлтөө хүлээн авъя.